Сайхан үзэгчтэй та бүхэнтэй тав тагсаа бүтсэн бүр бит хоёр тэмцээнээрээ уулзсагаад маш их баяртай. Ингээд Монголд дэлхийн тэмцээн маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаар ер нь энэ 7 хоногийн дугаар бол их сонирхолтой 7 хоногийн дугаар байгаа. Учир нь шүүгчид маань хоорондоо өрсөлдөн оролцогчдын маань стил имиж дуулалт гэдэг бүх зүйл бас өөр болсон болов уу гэж би хувьдаа бодож байна тийм ээ. Мэдээж өмнөх шатнаас илүү их сайжирсан байгаа. Мэдээж продюсер талаас нь ажилласан учраас бүх зүйл дээр нь бас оролцогчдын маань сайн бэлдсэн болов уу гэж найдаж байна. За тэгэхээр өнөөдрийнхөө дугаартай хамтаагаараа нэвтрүүлгийн эхэнд үзэгч та бүхнийг Монголын урлагийн гав зүтгэлтэн долгионтой уулзуулъя гэж бодож байна. Учир нь одоогийн байдлаар нэвтрүүлгийн маань сонин хачин бас юу байна? Илүү дэлгэрүүлж бас асуухан зүйтэй болов тий. Тэгэл байх уу бас сюрприз айгуу хөхтэй идэв штэ дэлгэх байхдаа энэ удаа бас ямар сюрпризтэй байгааг бит хоёр бас тодруулчихсан байгаа. Ингээд тэр ярилцлагыг та бүхэндээ хүргэе. За тэгэхээр Монголд дэлхийд тэмцээн маань үргэлжлэн явсаар байна. Яг одоо уламжлал ёсоор долгио ахыгаа бит хоёр хажуудаа өртсөн сууж байна. За өнөөдөр өрсөн шалтгаан намайг байцах гэж байна. Бас л нэг тодруулах юмнууд гарч ирдэг. Тэгээд анзаараад манай үзэгчид бас анзаарж байгаа бол үе шат болгон дээр долгио ах нэг нууцлагдмал гинтийн сюрпризүүдийг бариад байна л та. Жишээ нь нэгдүгээр шатнд тийм одоо хүндлэгийн шүүгч гэл гинт гарч ирлээ. Хоёрдугаар шатнаас гэл гэсэн чинь шүүгчид маань оролцогчтой хуваагаал авч эхэллээ тийм ээ. Одоо гуравдугаар шат өнөөдөр эхлэх гэж байна. Тийм учраас бас энэ удаагийн шатны сюрприз энэ төр юу аваад бас байгаа ах гэж би бол найдаад байгаа. За ер нь бол ингээд үзэгч олонныхаа бас сонирхлыг татахын тулд ингээд нэг ийм сюрпризүүд хийгээд байгаа. Тэгээд би гол нөгөө нэг одоо таяр манч мэдэхгүй шүү дээ. Одоо шүүгчтэй солилцож гин гэд энэ гурван шүүгчээ одоо энэ юун дээр шүүлтэн дээр бол оруулахгүй гэж. Одоо энэ шатн дээр манай гурван шүүгч байхгүй. Тий байхгүй болно гэсэн үг. Яагаад гэвэл эдгээр бол нөгөө продюсер бол баг болоод уралдаж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө өөрсдөө дүгнэх бол онцгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хүндлэнгийн гадны одоо гурван шүүгч суух болж байгаа. Тэгээ яг нэг нь би өөрөө суучж байна. Хоёрдугаарт одоо Оросын гарамга гитарчин Александр Сага гэдэг монголчууд одоо таньдаг болсон доо. Энэ хүн бол тийм хөгжмийн агуу мэдрэмжтэй виртуоз гитарчин, фламенко тоглодог, сонгодог гитар тоглодог. Ерөнхийдөө монгол дууг их одоо энэ чинь 2 жил шахам амьдарч эхэлж шүү дээ. Амьдарч уран бүтээл хийж байгаа учраас ийм хүндлэнгийн Сага бол одоо манай энэ рок энэ оролцогчдыг мэдэхгүй хин юм ямар хамтлагдаг ямар дуучин бүсгүй манер дуулаад байгаа. Яагаад ингэж энэ гэхээр манер бол ерөнхийдөө тийм тас хүндлэнгийн шүүгч орж ирнэ. Өөрөөр хэлбэл би нөгөө үзэгчдийнхээ бас энэ чи бас нэг юм шодрог явж явах хэрэгтэй шүүлтэн төр тийм ээ. Тэгэхээр тийм ямар нэгэн лобби оруулах ямар ч бүх хаалгыг хаачиж байгаа гэсэн үг байна. Тэгээд нөгөө баруун талын жигүүрийн шүүгч бол Дэнзэн гэд баримлч байдаг. Одоо манай энэ бизнес хөшөө тий одоо олон хөшөө барьсан доо Монгол. Энэ Дэнзэн маань олон хэлтэй. Англи хэл бол одоо ус цас хөгжмийн асар их мэдрэмжтэй. За тэгээд одоо Дэнзэнгийн нэмэх цэнгүүд бол асар их тий. Тэгээд Дэнзэн бас төдийлөн рок попынхныг одоо сайн ялангуяа шинэ үеийн залуучуудыг бол мэдэхгүй. Тэгэхээр Дэнзэн бол бас их сонин тийм хандлагатай шүүн. За тэгээд би бол ерөнхийдөө мэдж байгаа. Энэ тэгтээ их шудраг шүүе гэж бодож байгаа. Энэ хоёроос маань их юм шалтгаална. Тэгээ энэ шүүлтэнд одоо дүн мүнд нь нэлээд өөрчлөлтүүд, өөр хандлагууд ийм энэ бол одоо нэг ээлж сюрприз юм байна. За тэгвэл 3 дахь шатны сюрприз бол бас байна. Тий, уран болоогүй. Өшөө болоогүй. Уран шүүгч маань одоо өөрсдөө шүүхгүй гэж бодохоор өөртөө өгн шүүн гэж бодсон л явж исэн байх байлгүй дээ. Өнөөдөр бас хийх ёстой юм тий. За бас нэг юм анзаараад байгаа юм дэлгэхаа. Үе шат ахих болгонд нөгөө оролцогчдын маань дууны орчуулга ингээд байнгын засвар нь ороод сайжраад явж явах ёстой. Энэ бол яхаа манай тэмцээний бол гол одоо зорилго эрхэм зорилго байгаа тий. Энэ тал дээр бас яаж хандж байна? Манай боловсрол соёл шинжилгээ ухааны яамны одоо ерөнхий зохион байгуулагч маань ямар санаачлаг сэтсэн гэхэлэр одоо Гантөмөр сайд бол анхнаасаа би ярьж исэн. Энэ бол дууны орчуулгын голчлох. Дуу дээр одоо төлхөө анхаарах хэрэгтэй шүү. Өөрөөр хэлбэл монгол дууг англи хэлээр яаж их шилэнтэй сонсголонтой дуурах вэ? Мэдээч хэрэг хажууд талд нь дуулалт одоо
нөгөө сюрпризүүд явж байгаа шүү дээ. Тэгэхдээ орчуулгын хувьд бол манай үзэгч олон бас анзаараарай. Ерөнхийдөө маш их сайжирна. Яагаад гэвэл ингэж шийдсэн. Би бас энэ бас миний нэг сюрпризүүдийн нэг гэж. Одоо бол байна шүү дээ 9 дууга нэг хүнээр орчуулсан. Номын жингээр орчуулсан. Яагаад гэвэл номын жин бол асар авьяастай, асар мэдрэмжтэй, өөрөө унган англи хэлтэй, өөрөө дуучин, өөрөө тодорхой хэмжээний одоо Лос Анжелесын студид туршлага хоримтлуулсан. Америк хэллэг дуу одоо гармон энтриг бол их сайн мэдэрдэг. Тэгээд энийг би анзаараад ерөөсө номын жилдээ ийм санал тавьсан. Энэ 9 дууга одоо чанарын хувьд бас нэг шатаах болмоор байна. Бид нар нөгөө эрхэм зорилгоо илүүлэхийн тулд одоо тэгээ манай үзэгч олон бас анзаараарай. Үгнүүд бол нэлээд боловсронгуй болсон байгаа. Тэгэхдээ би уртлын нөгөө орчуулагчдыг бол тас үгүйсгээд байгаа юм биш үү? Ерөнхийдөө бид нар нөгөө нэг тэмцээний маань динамик нэг өгсөж явах хэрэгтэй гэдэг утгаар. Дуултан ч гэсэн тэр орчуулгын ч тэр дуун одоо тий дуун дээр анхаар гэдэг соёлын яамны маань одоо боловсрал юу соёл шинжлэх ухааны яамны соёлын бодлого зохицуулалтын газрын дараа гам төмрийн маань шаардлага ч гэсэн ерөнхийдөө дуун дээр анхаарах юм шүү гэдэг дээр л бид нар гол акцентаа тавиад байгаа. Тийм учраас өнөөдөр энэ орчуулга, энэ хиллэг, энэ дуудлага энэ бүх юм дээшлээд байгаа. Хоёрдугаарт аранжировк дууны найруулгыг зохион байгуулалттай хийж байгаа. Өөрөөр хэлбэл бидний зүгээс зохион байгуулж өгч байгаа. Нэг амлсан ёсоор тэгээд манай одоо авьяаслаг аранжировч Тэмүүлэн буюу Темка оргил нөгөө гитарч оргил нь шүү дээ. Энэ хоёр маань ажилласан байгаа. За тэгээд гурван продюсерийн багууч нь хоорондоо өрсөлдөөд нь шүү дээ. Бэлтгэл энтрээ хийгээд. Тэгээ эдгээр ингээд чанар их өөр болсон та нар анзаараарай. Тий, их өөр болсон байна. Одоо энэ шатны дуулалтаас л манай үзэгчид ерөнхийдөө бүх зүйлийг ажиллах боломжтой. Өөртөө ингээд давхар бас дүгнэлт өгөөд явах хэрэгтэй тийм үү? Тийм байна. Их үзүүштэй бүр их өрсөлдөөнтэй бас улам сонирхолтой болж байгаа. Тэгээ хичээж байна. Улам л гоё өрсөлдөөнтэй болохын төлөө энэ манай багийн л хичээл зүтгэл шүү дээ. Одоо ингээд тэмцээн маань ингээд яваал идэг. Одоо л эцсийн шат руу нэлээд төгчлөө. Өнөөдөр бол 3 дахь шат маань эхэлж байна. Тун утгагүй гала тоглолт буюу гран пригийн эзнийг бид нараас тодруулах торгон мөч артж байна тий. Гала тоглолтын шүүгчнэр 6 шүүгч байх нь шүү тэгвэл гала дээр энэ дээр бол одоо энэ саяны бид хэдийн нэг хөндлөнгийн шүүгчнэр бол байраа тавьж байгаа. Буцаад нөгөө шүүгчнэр маань ажилдаа байна. Буцаа хэрэнд орсон. Тэгээ нөгөө продюсеруудын баг бол задарна. Нөгөө гурав чинь үндсэн ажилдаа эргээд орно гэсэн үг. Манай Даш Тондог, Ангирма, Наминжин 3. Тэгэхээр одоо бол бас нэг сюрприз гэж хэлэхэд за тэр сюрпризээ дараа нь задлаа. Өвлийн үг шиглэрээс бас сюрприз дэлэг байна. За тэгвэл өнөөдрийн нэвтрүүлгийн аль биесээр эхлүүлээд оролцогчид нар руу одоо анхаарлаа хандуулъя тийм ээ. Өөр төгсгөл бас миний хоёрын асууж амжаагүй. Ерөнхийдөө намайг ингээд урьж бас энэ нөгөө юу танилцуулж байгаа гэдэг их баярлж байна. Тэгээд манай ерөнхийдөө тэмцээн маань энэ чинь анх дугаар тэмцээн 2 дугаар гэж бас байна гэдэг бодолтой. Яамнаас бол биднийг маш их анхаарч байна. Энийг бас хэлхэн зүйтэй. Тэгээд бид одоо энэ гала концертныхаа дараа одоо удахгүй АСЕМ-ийн орны хуралч болох гэж байна. Энд одоо англи дуунууд бас ингээд хүмүүстэн танилцуулах юм уу? Ийм бодол санаж байгаа юм зөндөө байна. Бид нэр CD гаргана. Энэ хэдэн дугаар. Тэгээд энэ би зүгээр одоо энэ тэмцээнд оролцож анх онлайнаар биднэрд одоо тэр 70 түмний уран бүтээл энэ төр өгсөн та бүхэндээ бас энэ дашрамд бас баярснаа илэрхийлье. Тий. Энэ жил орч чадаагүй хүмүүс бас эрхчлэлийн тэмцээнд бас орох бол бүрэн боломжтой. Би бас нэг юм мартчих. Саннаас манай энэ тэмцээний финалд ган таваагийн залуу тэнцсэн шүү дээ. Солонгост амьдардаг. Сая фэйсбүүкээр манай үзэгч олон бас сонирхоорой. Ган таваа маань тэнд одоо хайрын бурхныг англиар дуулаад баахан шууган тарьсан ба шүү дээ. Энийг фэйсбүүкээс олж харж болох юм шүү гэж би бас хэлмээр байна. Энэ бол бас манай одоо шавтраганд орсон хүний нэг шүү дээ. Тодорхой шалтгаанаар Солонгосоос ирж энэ юунд оролцож чадаагүй. Ган тоогоодоо бас баяр хүргэчих юм да. Яг үнэ. За баяр хүргэе. За намын нөтөр 2 дугаар шатныхаа дүнг одоо танилцуулахад бэлэн болсон юм. Бид хоёр шат болгоныхоо ихэнд дүнгээ танилцуулдаг тий. За энэ удаад хамгийн ихний оролцогч дүнгийн танилцуулах, оноогийн танилцуулах оролцогч юм билээ.
Хамгийн ихний оролцогч маань Дүлгөө маань байгаа. Дүлгөө энэ удаа 28 оноо авсан байгаа. За дараагийн оноогийн танилцуулах оролцогч маань хамгийн бяцхан оролцогч болох Ариун санаа байна. Ариун санаа энэ удаад 21 оног авсан байна. Авьяаслаг 3 бүсгүй бихи энэ удаа 24 оноо авсан байгаа. За бихигийн дараа үзэгч та бүхэнд одоо танилцуулах уран бүтээлч маань бол Хишиг жаргал байдаг. Хишиг жаргалын хувьд энэ удаад 23 оног цуглуулж чадсан байна. Мишель энэ удаа 31 оноо маш өндөр оноо авсан байгаа. Тийм. Хамгийн өндөр оноо авсан баг шүү. Баяр үргээ. За дараагийн танилцуулах оролцогч маань бол Цэрэн сүрэн байдаг. Цэрэн сүрэнгийн хувьд энэ удаад 24 оноо цуглуулж чадсан байна. Дараагийн оролцогч маань Боно 28 оноо авсан байгаа. За Боногийн дараа та бүхэнд уулзж байгаа оролцогч бол Хас очир байгаа. Хас очир энэ удаад 23 оног өөртөө цуглуулсан байна. Edelweiss амьд хөгжмийн амтлаг энэ удаа 25 оноо авсан байна. За тэгэхээр мэдээж энэ оноон дээр дараагийн хөндлөнгийн шүүгчийн оноо бас нэмэгдэж хэлбэлзэл бол дахиад өөрчлөгдөнө. За энэ удаад бол хөндлөнгийн шүүгчээр орчуулагч Бүрэн Баярах маань ажилласан байна. Ингээ бүгд хамтдаа оноо хэрэг хөгжлөлийг сонирхъя те. Бүрэн Баярахын яриатай бас танилцгаа. Дуучин эмэгтэй дууны сонголт бол дажгүй болсон хэдий боловч дуулж байгаа өгнүүд маань ялангуяа аюулгын хувьд бол тодорхой бус. Жаахан тэр талын дараагийн одоо шатанд ордог юм бол анхаарах хэрэгтэй болов гэж би бодож байна. Тийм учраас энэ дуучинд бол 4 оноо өгье. Дараагийн дуучин эмэгтэй маань уг нь их гоё дуулд юм байна. Бас л ялгаа байхгүй. Өгнүүдийг тодорхой хэлж өгөхгүй байгаа. Яг англи өгнүүд зарим өгнүүд бол тодорхой мэдгэж байгаа хэдий боловч ихэнх өгнүүд маань тодорхой бус байгаа учраас тэр талаар анхаарах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ энэ нэмэгтэй энэ дуучинд бол би 4 оноо өгье гэж бодож байна. Гуравт дуучин эмэгтэй дуучин бол ер нь дууны сонголтыг сайн хийсэн, өөрөө ч гэсэн өгнүүдийг маш тодорхой нэг блюз маягаар дуулж байгаа. Тэгээ блюз маягаар дуулж байгаа хэдий боловч өгнүүд маань их тодорхой тод сонцгож байгаа учраас энэ дуучинд 5 оноо өгье гэж бодож байна. Дөрөвт эмэгтэй дуучин. Ер нь бол дууга их маш намуу хэлсэн. Яг юу дуулах гэж байгааг нь мэддэхгүй байсан. Тэгвч явц дундаа бол дуун чангараад өгнүүд нь тодорхой болоод ер нь юу дуулж байгааг нь бол их тод болж мэдгэж эхэлсэн. Тийм учраас энэ дуучин бол ер нь бол их сайн дуучин гэж би зөвхөн сонсогчийн хувьд хэлж байгаа учраас энэ дуучинд бол 5 оноо өгье гэж бодож байна. Тавт дахь дуучин маань энэ эрэгтэй дуучин байсан. Аливаа дуулахад өөрийнхөө өнгө аяс тохирсон сонголтыг зөв хийх хэрэгтэй болов гэж бодож байна. Энэ эрэгтэй дуучин маань дуугаа бол арай нэг зөв сонгоогүй болов гэж бодож байгаа. Тийм учраас хэлж байгаа өгнүүд, дуулж байгаа өгнүүд аюулуудад бас тохирж өгөхгүй өндөр нам болж байгаа учраас дуу бол яг сайхан дуу байсан гэдэг боловч дууг бол төдийлөн сайн дуулжтай учраас энэ дуучинд бол 4 баал өгье гэж бодож байна. 6-аад
эрэгтэй дуучин маань ер нь л их сайн дуулсан. Өгнүүдийг маш тодорхой хэлсэн. Яг юу дуулж байгааг нь мэдгэж байгаа. Тийм учраас энэ дуучин бол үнэхээр сайн дуулсан гэж бодоод 5 оноо өгж байгаа. Дараагийн 7 дугаар дуулсан эрэгтэй дуучин маань өгнүүдийг ерөөсөн тод хэлэхгүй байгаа. Өгнүүдийг залгиж байгаа юм шиг бүр тэр чэйжний хүндэнээс гарч байгаа учраас өгнүүд нь тод сонсогдохгүй байсан. Хэдийгээр сайхан дуулдаг хэдий боловч өгнүүд нь сайн сонсогддог болохтой зэрэг ямар дуу, ямар агуулгатай дуу дуулж байгаа нь бас тодорхой бус мэддэхгүй байна. Тийм учраас энэ дуучинд бол би нэг 4 балл өгье гэж бодож байна. Дараагийн 8 дахь дуучин эрэгтэй дуучин байгаа. Өгнүүдийг маш сайхан тодорхой хэлж байгаа. Гэвч дуудлага нь арай нэг болж өгөхгүй байна. Гадныхын сонсох юм бол бас нэг заахан нэг аюулгүйтэй юм шиг санагдаж байгаа. Тийм учраас энэ дуучин бол 4 оноо авах боломжтой гэж үзэж байна. Хамгийн сүүлчийн 9 дахь дуучин эмэгтэй дуучин бол ер нь бол дууны сонголтыг бол бас нэг сайн хийгээгүй шиг өгнүүдийг бараг мэддэхгүй байгаа. Нэг л үг дуулаад байх шиг хэдий боловч яг юу дуулж байгааг мэддэхгүй учраас энэ дуучинд бол би бол 3 оноо өгье гэж байна. За одоо харин тэмцээн уралдааныхаа яг гол үе шатанд орё гэж бодож байна. 3 дугаар шатны дуулалтыг хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхох цаг маань ирчлээ. Тэгэхээр ер нь ямар үе шаттай явах вэ наа? Одоо яг нөгөө 3 шүүгч маань гурлаа 3 оролцогчдыг аваад продюсерлсан байгаа. Тэгээд энэ удаа эхний дугаартаараа бид болохоор Дашка Огшин маань одоо сонгож авсан. Сонгож бишээ бүр сугалж авсан шүү дээ. Сугалж авсан оролцогчд маань байгаа. 3 оролцогч маань хэн блэ? За 3 оролцогч бол Дашка багших төр чин бэхий хамтлаг байгаа, ариун санаа байгаа, цэрэн сүрэн байгаа тий. Энэ 3-ыг өнөөдөр бол үзэх сав хүн үзэх боломжтой. Харин маргааш өдөр болохоор номжин шүүгчийн сугалсан 3 оролцогч, дараагийн буюу Нэм гарагийн дугаарт Ангирма продюсерийн сугалж авсан 3 оролцогчийг та бүхэнд ээж дараалан танилцуулна. За ингээд хамгийн ихний оролцогч бол өнөөдөр бэхий хамтлаг байна. Тийм Дашдандаг багштар одоо хэрхэн продюсерлж хэрхэн өөрчлөгдөж ямар дуугаа сонгож яаж болохыг бүгдээр хамтдаа үздэгэ. Oh how have you got me? Oh your beautiful eyes. You gaze at Нэг юм хараа ингээд дуулж хахад нэг тийм жоохон юм ирч байдаг байхгүй. Нэг юм ирч. Зүгээр нэг юм биш. Одоо зүгээр нэг юм нот юу хоёрч юм гэх гэдэг шүү дээ. Тэгээд их гоё байна зүгээр гоё. гэдэг дээр хоолой салахгүй юм уу? Тэрэн дээр ярина шууд хөгжмөөр хөгжим хоёр дахь балг дээр дан шатга янз гэдэг. Ятга шанзаа оруулаад. Шатга янз уу? Зүрхний үг дууг суулсан байгаа бэхий хамтлагийн хувьд тэгээд бид 3-ын зорилт өөрсдийн бодсон юм гэхээр зүрхний үг гэдэг уламжлалт юунаас жоохон цухтахаа хичээсэн. Тэгээд аль болох орчин үеийг залуучууд руу өөрсдийнхөө бэхигийн стилд оруулъя гэж ярьсан. Тэгээд залуучууд руу хандсан жоохон орчин үеийг хөгжим хийхийг хүссэн Дашкахтай зөвлөлтөө зөвшөөрөөд тэгээд хөгжмийн аранжукыг тэмүүлэн тэмкэйсэн маа. Тэгээд одоо тасгалжуулагч хөө Дашках продюсер тийм Дашкахтайгаа юу бүгнийхээ дигц болон дуултан дээрээ их анхаарч ажиллахыг хичээсэн. Тэгээд бид урд маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч байгаа. Тийм тэгээд бид ураас бас юу гарахыг үзэгчд маань хараарай гэж.
Бэхи амтлагийн хувьд одоо 3 дугаар шатанд орох гэж байна. Тэгээд Vidal салууны одонгоо хичээл хүсэн амжилсан. Тэгээд мейкап цулаа. Тэгээд маникюр гэнгээ явж байна. Одоо тэгээд бүх юм хангагдсан. Дашка студ дээр дууга бэлдсэн байгаа. Тэгээд одоо яг тайсан дээр гаргах үлдлээ. Маш сайн гүйцэтгэлтэйгээр дуугаа дуулах үлдэж байна. Тэгээд маш их догдолж байна. Тэгээд бидний дэмжээрээ Бэхи амтлагтай хамтаагаарай. За Дэнзэнгой таны ээлжтэй энэ ер нь нэлээд тийм профи нэлээд тийм кредит historyтэй дуучин гучиг харагдлаа л да надад ер нь бол тийм. Тэгээ ер нь тийм нэлээд олон удаа дуулж исэн, олон удаа тайзан дээр гарч исэн хүмүүс шиг харагдаж байна. Надад ер нь бол тийм. Тэгээд хөдөлгөөн тэр юу л сая зөвхөн тэр playback гэдэг баха тэр нэг тэр нь жоохон дэндүү чанга байсан юм шиг санагдлаа. Тэр юу ятаг юу тэр нэг сайн сонсогдох байсан. Ерөнхийдөө бусад юмараа бол их л аятайхан сонсогдож байна. Их л сайхан төвшөнд тий. Би бол надад нэг тийм одоо шүүмжлэх юм бараг байхгүй л байна да ер нь бол тий. Магадгүй жоохон тэр хөдөлгөөн дээр илүү яах юм уу? Нөгөө нэг come on Barbie let's go party гэж санаж байна тий. Би тэрийг санчлаа сая. Илүү жоохон хөдөлгөөн хэрэгтэй байх. Ийм сайхан бие хаатай. Тэгээд энийг бас нэг ашиглах хэрэгтэй л байх гэж бодож байна. Тэгээ ерөнхийдөө бол би илүү тав руугаа л хандаж байна да. За таач нэг аргагүй баримлж зураач юм аа.
За манай Бэхи хамтлаг бол одоо энэ тэмцээний бас нэг гайхамшигтай чимэг одоо болдог. Бэхигийн надад зүгээр энэ манай одоо инээмсэглэлийн маань дуу гэдэг утгаар маш сонин юм найруулга сонсогдлоо. Надад бол их сонин санагдаж байна. Гоё санагдаж байна. Аранжировкын одоо их сайн хийсэн байна. Гоё хийсэн байна. За миний хувьд бол та бүхэн та гурав маань их гоё имижтэй болсон харагдаж байна. Ерөнхийдөө Монголын рок pop урлагийн гэр бүлд бол одоо ийм гоё уран бүсгүй ийм өөрмөц тоглолттой орж ирж байгаа гэдэгт би өөртөө их баярлж явдیں۔ За тэгээд шудраг бай. Бүх юм гоё. Дуулалт дээр жоохон тийм бас жижиг сажиг алдаа харагдаж байна. Өөрөөр хэлбэл дуулах динамик гэж байдаг. Динамик одоо өрнөл, буулт, өсөлт энэ бүхэн дээр жоохон анхааралтай арай л илүү дуулах байсан болоо гэж би ядаа үз. Тийм учраас би 4 оноо өгч байна. Сага, как тебе? Мне очень сложно судить. Я бы вот, конечно, хотел бы что-то от вас еще что-то услышать, но это, скорее всего, невозможно. За би бол дүгнэхэд жоохон бэрхшээлтэй байна. Яг л та нараас өөр сони юмнууд их сонсомоор байна. Санагдаж байна надад. То, что вы спели, это хорошо. Та нарын саяны дуулсан бол сайн хэрэг. Вообще удачная песня. Ер нь бол их тийм олзуурхуштай дуу байна. Я думаю, 4. Би бол 4 гэж бодож байна. За ингээд Бэхи хамтлагийн тоглолт дуслаа. За Бэхи хамтлаг 3 дугаар шатанд орчод гараад ирлээ. За 3 дугаар шатын хувьд гэвэл шүүгчд маань солигдсон. Тэгээ бид бүхэнд бол нэлээд гинтийн зүйл боллоо. Тэгээд хамтран ажилласан Дашка ахта, продюсер Дашка ахта тэгээд хамт баг болсон Ариун санаа болон цэггүүдээ мөн амжилт төсөе. Тэгээд баярлаа. Мөн бас Видал салоныхондоо баярлаа гэж хэлмээр байна. Одонгойчтэй бидний бас мейкап болон үс засалтан дээр ажилласан байгаа. Тоодохгүй 4-р шат эхлэх гэж байна. Тэгээд дараагийн шатанда бас дуу суулгах болохоор бас хүссэн дуу маань таараасаа гэж нэлээд хүсэж байна. Тэгээд 4-р шатанда ямар ч байсан бот аавна гэж бодож байна. Бэхи хамтлагийн хувьд. За би бол вау л гэж хэлмээр байна. Чи юу гэж тодорхойлмоор байна? Манай Бэхигийн охтууд бас маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Мэдээж бас хүн зөвлөсөн, дээрээс нь өөртөө бас хичээсэн, бас тэмцэнэ хүндэлсэн гэх мэтчлэн талаас нь ингээд гадна төрхийн хувьд те өөрчлөлтийг бас харуулж чадсан болов уу гэж бодож байна. Бас дуулалт бол үнэхээр сайжирсан байна. Яа харахгүй 3 продюсер дээр очисон болохоор хүмүүс маань бол дис эрс өөр л болсон байна тийм ээ. Тэгэлгүй ах уу Дашка агш маань бол дуулалтын тал дээр бол шүүсийн шахна гэдэг шиг маш сайн зөвлөгөө өгч байгаа. Тэгээд охтууд маань бас өөртөө маш сайн хичээж бас тэмцээндээ сайн бэлдсэн байна гэж хэлмээр байна. За зүрхний үг дууг Бэхи хамтлаг хэрхэн дуусныг та бүхэн хүмүүсээ сонирхолтой таалагдсан байх гэж бодож байна. Дараагийн та бүхэнд уулзах оролцогч маань бол нөгөө бяцхан оролцогч болох Ариун санаа дүү маань байгаа. За Ариун санаа дүү маань энэ удаад бол нэлээд өөрчлөлтийг өөртөө бол хийж чадсан бахаа гэж бодож байна. Тэгэж Ариун санаа ч анх нүрээ боддгоо үсээ янзлгүй даруухан байсан одоо тэгээд мэдээж урлагийн хүн яалтчгүй тайзан дээр хувцлал бие авч явах байдал үс нүрдсэл бүх зүйлийг ингээд цогцтон бий болгодог учраас Ариун санаа маань бас энэс багч болов суралцсан дагаа бүгдээр харцгаая. I do not want his sleep to be waking. She was so beautiful with blonde hair. I waited in vain. Төгсгөлөө бол яг концепттэй маш сайн хийж байгаа. Rising up slowly, feels
насндаа би хүлээлт хийдэг дууг сугалсан. Энэ дууг анх Соёл Эрдэнэ хамтлаг дуулсан. Дараа нь Камертай хамтлаг дуулсан. Энэ дууны хөгжмийн найруулгыг Дашка багштай хамт ажилладаг хөгжмийн найруулагч Тэмүлэг ах хийсэн. Тэмүлэг ах бид хоёр харилцаж байгаад энэ дууны стилийг өөрчлөөд R&B soul болгосон. Дашка багштайгаа энэ дууг бэлтгэх явцад өөрийгөө тайзан дээр хэрхэн сайн илэрхийлэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Үсээс суулаад нүүр бодолтой хийжлээ. Одоо тайзны гарч дуугаа дуулгал үлдлээ. Хүлээлт гэдэг дуу суулж авсан. Одоо ингээд та бүхэндээ зориулъя. Stars in the sky up above. I wish you were here with me, my love. Standing in a meadow of pretty flowers. Wish you were closer. Miss you, my love. Darling, please come to me. Blowing in the night, I see the moonlight, making the earth shine so bright. Stars that glimmer above, sparkle like your eyes. Your love so tender makes my heart feel right. Darling, please come to me. Darling, please come to me. The dawn is drawing near, bringing the twilight. Wish you were here, love of my life. Awakening nature, rising up slowly, with like I'm with you, my breathtaking beauty. Darling, I'm waiting for you. Oh, I'll be waiting for you. I'll be waiting for you. За баярлалаа. Сага. Вообще-то по очереди. Твоя очередь. Я понял. Мне кажется, что если бы ты эту песню пела года через 2-3, она была бы гораздо лучше. Тебе сейчас просто мешает возраст. Би бол хэрвээ чи энэ дуг 2-3 жилийн дараа дууссан бол хамаагүй гоё сонсогдно баг.
энэ удаа чиний насны байдал нөлөөлж явах шиг байна. Ты очень смелая девочка. Чи бол маш зөрөгтэй охин байна. Но нельзя сказать, что плохо. Хорошо. Гэхдээ муу гэж хэлэхгүй, сайн байна. Сколько ты даешь? Ну, я думаю, 4. 4 За, может. 4 балл гэж явах шиг байна. За, ариун санаа миний дэ юуны өмнө маш их гоё өөрчлөгдсөн байна. Дүрх. Миний дэ бол одоо саяны сагагийн хэлдгээр бол маш их ирээдүй байгаа шүү. Чамд. Одоо дуугаа дандаа дуулдаг байх хэрэгтэй. Би бол тэгж зөвлөхийг ч бодож байна. Ер нь бол одоо ингээд байнга дуулж явах хэрэгтэй. Энэ уралдаанд орсноор миний дүүд бол бас нэг жоохон урам зориг орж байгаа болов уу гэж ахын найдаж байна те. За би тэгтээ дуулалтыг бол шудраг үнэлэх ёстой. За арайч одоо юу гэж болохгүй би өнгө үзэмж сайжирсан өөрчлөгдсөн гэдэг утгаар чамд 3 оноо өгье. За яа. Баяр хүргэе минь да. За энэ хэн ариун санаа гэсэн тийм. Ер нь одоо 13 4 настай хүмүүс гэстэй. Ер нь тиймэрхүү тийм юм хараад би их бас айхаж баярлж байна л да. Тэгэхдээ хин энэ манай сагагаа хэлдэг их зүг байна тийм. 2-3 жилийн дараа мэдээж чиний авьяас бүх урлаг бүх юм чинь цэцэглээд бүр сайхан болно. Суур нь их сайн юм байна. Тийм. Ингээ сонсоод хоолой чинь их сайн жоохон статик байна тийм. Нэг ер нь ингээл нэг хөдлөхгүй гар хөл хөдлөхгүй ер нь ингээл нэг яг дуулж яхад бол тэр яг тэр feeling одоо тэр senses гэдэг нэг сайхан байсан ч гэсэн хэрнээ тэр ийм гоё даашин зөвссөн. Тэгсэн хэрнээ ингээд нэг л гашуудлын одоо юу чинь ингээд нэг ямар ч хөдөлгөөнгүй зогсож байгаа гэдэг нь жоохон энэ дуутайгаа нэг сайн харьцахгүй юм шиг санагдаад байна л та. Тэгээд ер нь жоохон ялангуяа эхлээд дуулахтаа бол нэг ингээд нэг айж исэн, сандарч исэн, харагдж исэн. Би зөвхөн өөрөө мэднэ. Ер нь тайзнаас энэ үзэгчдээс ерөөс айгаад хэрэггүй юм байна. Ягаад гэвэл чиний айж байгаа гэдэг чинь чи зөвхөн өөрөө л мэддэг. А чи айж эхлэхдээ нөгөө хүмүүс тэрийг анзаардаг юм билээ тий. Сандарах нь бол хүмүүс бол тэг жоохон зоригтой бай гэж л бодож байна. А хин манай долгион айз өөрөө чинь их өссөн, их сайн, их гоё болж байна, их цэцгэлж байна гэдэг үүднээс хэлсэн гэхээр би зөв тэр үүднээс одоо дүүг дэмжиж 4 тавья. За баяр хүргэе ариун санаа. Миний дэ бүх юм ирээдүйд бүх юм чиний гарт байгаа. 3-р шатндаа би Дашка багшгаа групп багт орсон. Миний дуулалт болон гадаад дүүсгийн өөрчлөхөд дэмжсэн Дашка багштай баярлалаа. За ариун санаа дүү маань би бол дүү гэж хэлэхээр болчихжээ. Тийм байна. Тэгээд ариун санаа маань ээжтэйгээ цуг маш их явдсан байлээ. Тэгээд ээж нь бас охиноо бас сайн бэлдсэн байна. Нөгөө нэг одоо продюсерийн дагуу бас ингээд сайн хичээсэн байна. Маш баяр хүргэе хэлмээр байна. Тэгэхээр үзэгч маань анзаарсан бах те оролцогчдынхаа уран бүтээлийг одоо энэ 3 дахь шатанд дуулж байгаа дууг нь хүрэхээс өмнө бит хоёроос гадуур зурганд явсан бичлэгүүдийг үзүүлж байгаа тийм бэлтгэлээ хэрхэн хийж байгаа. За тэгээд мейкап үсэлтэ хаана хин дээр яаж хийлгсэн гэдэг ерөнхийдөө сурвалжлага бичлэгүүдийг бас дундуур нь чимэг болгож оруулж өгч байгаа учраас та хүмүүс харж байгаа баха. За дараагийн оролцогчдоо бит хоёр танилцуулъя. Хэн блэ? Цэрэн Тэрэн энэ удаад A-Sound-ийн шалт имэ гэдэг дууг сугалж авсан санагдж байна өмнөх шатн дээр. Тэгэхээр энэ дууга хэрхэн бэлдсэн, за стил имижээ хэрхэн өөрчилж байгааг хамтдаа харцгаая. За тэгээд 3 дахь шатн дээр хэрхэн оролцохыг сонирхъя. Одоо жоохон босч өгтөө чиний хоолоо болох тэр наа гэж шууд ийм болчиход байхгүй. Зүгээр яг тэр байсан темп
тэр байсан филингээ алдахгүйгээр л чангархал асуудал. On the rocks, she told me to hold on. Хайла. And she said, I won't be gone too long. And she was so lonely I Нэр felt гойны нийлэл бай. I never thought she'd lie to me. She used to tell me that she loved me. Ингээд манай тэмцээний 3 дугаар шат бол болох гэж байна. За тэгээд сэтгэл бол айгүй өндөр байна. Анхны 2 дугаар шатаас илүү их дайчилж, илүү их хүч хөдөлмөрийг зарцуулахыг хичээж байгаа. Тэгээд энэ удаад би Ace Sound хамтлагийн Шал Дими гэдэг сайхан дуу сонгож авсан. Тэгээд дууны маань ерөнхий хэм маяг нь болохоор их тийм хөнгөн химнэлтэй хэрнээ хүний сэтгэлийг хөглсөн тийм гоё гжигдсэн тийм гоё химнэлтэй бол миний дуулах байгаа хэм маяг нь одоо Korean style буюу одоо K-pop за эсвэл одоо драм тал руугаа тиймэрхүү урсаж явдаг иймэрхүү хэм маягаар дуулах юм. Тэгээд энэ дууг би сурж байгаа хавцтай бол маш их зүйлийг өмнө ерөөсөө мэдэрч байгаагүй зүйлийг олж авсан. Энэ нь болохоор A-Sound хамтлагийн дуу нөөрөө их гоё түрүүний хэлсэн юм хөнгөн химнэлтэй сэтгэл их гоё хөглөдөг мөртлөө үгийн хувьд бол их энгийн ямар ч хүн сонсоод хурдан цээжилдэг. Харин манай номжин шүүгчийн одоо бид орчуулгаар бол маш гоё тийм армаа маягийн гоё болгоцсон байлээ. Тэгээд би өөрөө яг энэ дууг ингээд дуулаад бэлдэх явцдаа бол би бүр ингээд нэг тийм дуулж байгаа гэхээс илүүтэй би тийм нэг тийм ном уншиж байгаа юм шиг надад гоё сэтгэл төрсөн. Тэгээд энэ дууны найруулгач бас их гоё болсон. Яг надад гоё тохирч миний хэм маягт тохируулж сонгосон Таш Домдог багштаас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. First met you, asked me out, 10 months together on a cloud. Beautiful girl with golden locks. Suddenly we were on the rocks. She told me to hold on, and she said, I won't be gone too long. She was so lonely I fell for her. I never thought she'd lie to me. She used to tell me that she loved me, but then she left me hanging here. She wrote a letter after a year and told me why she disappeared. She said her feelings for me were gone. She fell in love and tied the knot, tied the knot. Now she wrote to me, she was single again. Said she was sorry for causing me pain, but it don't matter anymore, 'cause I'm in love with my new girl. She told me to hold on, and she said I won't be gone too long. And she was so lonely I fell for her. I never thought she'd lie to me. She used to tell me that she loved me, but then she left me hanging here. She wrote a letter
told me why she disappeared. She said her feelings for me were gone. She fell in love and tied the knot, tied the knot. Oh, oh. She told me to hold on, and she said I won't be gone too long. She was so lonely, I felt for her. I never thought she'd lie to me. She used to tell me that she loved me, but then she left me hanging here. She wrote a letter after a year and told me why she disappeared. She said her feelings for me were gone. She fell in love and tied the knot, tied the knot, tied the knot. Now. За Сэрэн сүрэн Аранзуровхийн хийсэн бай. Тийм үү. За Темкад баяр хүргэмээр байна. Ой найруулга хийсэн байна. Дажгууд уулж байна Сэрэн сүрэн. За ганцхан нэг юм ахын чам дандаа хэлдэг. Юниверсит байхад шинж би хэлдэг. Дээд өнгөнүүд байна шүү дээ. Тэр дээш тэрнийг яг тэр ихнийхээ бадаг дуулж байгаа тэр сэтгэлээрээ дуулдаг байх шүү дээ. За. Заримдаа ингээд хатуу ингээд айгүй хүчлээд байна шүү дээ. Тэрнийг ч гэсэн гоё донжтой хийдэг байх шүү дээ. Тэрнийг ер нь хоошд миний дөө шамд бол маш их ирээдүй байдаг. Чи дуулахдаа тэрэн дээр дандаа бодож дуул, сэтгэлээрээ дуул гэж байгаа. Тэгэхгүй ингээд орилоод байна шүү дээ. Орилоод айгүй ингээд задарчих гээд нэг сад тавьчих гээд ингээд нэг тиймэрхүү юм бас сонсогдсон. Гэхдээ энэ бол миний одоо чамд тавих дөнгө бол бууруулах юу биш. Би чамд бол 5 оноо өгж байна. Баяр хүргэе. Скажите, пожалуйста, сколько вам лет? Та хэдтэй вэ одоо? Одоо 23-тэй. 23. Очень хорошо, потому что голос звучит не на 23, он уже звучит на 28. За их сайн байна. Хоолойч нь бол 23-тай дуурахгүй байна. 28-ийн хоолой дуурж байна. У вас был учитель по вокалу? Танд одоо дууны багш байдгүй, байсан уу? Не было. Удивительно. Он самоучка. Удивительный голос, просто удивительный. Гайхамшигтай хоолой байна. У вас очень хорошие данные, великолепные просто. Танд бол их сайхан өгөгдгөөнүүд байна. Просто великолепно. Наверное, вы очень много слушаете музыки, да? Да, их хөгжим сонсдог байх, тийм үү? Симфоник сонсдог. Он очень много слушает симфоническую музыку. Вообще, вот если музыкант нигде не учится и показывает в таком раннем возрасте такие вокальные данные, то у него большое будущее должно быть. Ийм одоо хаанд сураагүй ингээд ийм маягаар өөрийнхөө одоо өөрөөр сурж байгаа ийм тохиолдолд бол танд бол маш их ирээдүй байна. Однажды я пришел к выводу, что есть музыка и не рок, и не классическая, а вот что-то такое вот промежуточное. И одоо ийм дүгнэлтэнд төрсөн. Рок хөгжим гэж байна. Сонгодог хөгжим энэ хоёрын дундуур бас нэг хөгжим байна. Наверное, за такой музыкой будущее, потому что ни классика, ни рок уже не будут существовать в чистом виде, и это будет смешиваться. Энэ хоёрын дундуур явж байгаа тэр төрөл бол одоо ноёрх болно бах. Энэ рок биш,
сонгодог биш. Яг энэ дундуур нь явж байгаа энэ хөгжим ирээдүй байна. И мне кажется, что вы выбрали правильный путь. Та бол зөв зам сонгосон гэж бодогдож байна. Это ваше. Энэ бол таны дуу. Ну, моя оценка, конечно, 5+. 5 нэмэх гэж 5-ыг хэлсэн үг л дээ. Дэнзэггүй. Зэрэг сургасан юм. Хоол доо жиров гэдэг нэг дайтахан тэнд нэг илүү дотор билет хэрэг болж байгаа. Би зүгээр нэг өөр талаас нь хараад байгаа юм л да. Одоо ингээд нэг имиж тэгээд нэг стайл гэх стил. Яг одоо энэ өөрийн чинь дуулж байгаа дуу бол за нэг Роберт Янг нөө Engelbert Humperdinck тийм нэг романтик тийм орчин үеийн гэхдээ тэр нь яг тийм сонгодог биш. Тэгтээ тийм нэг рок поп биш хөгжим. Иймэрхүү тохиолдолд ер нь бас нэг тэр хувц хонорын стил гэдгийг харах хэрэгтэй байх л да. Яг би зүгээр нэг тийм консерватив үзэлтэй хүн байж магадгүй л дээ. Тэгээд хард нүдний шилттэй хүн гараад дуулахад би бол за Стиви Вондер ч юм уу тэр Андреа Бочелли, үгүй тэр Хосе Фелисиано, Рэй Чарльзын хувьд бол гайгүй байх. Ягаад бол тэд нар чинь хараагүй хүмүүс тийм. Ялангуяа нэг иймэрхүү өөрийн чинь дуулж байгаа ийм нэг романтик дуу дуулахад хүний нүд их чухал байдаг юм л та. Одоо тэгээд одоо чи одоо нэг уучлаар нэг ялаа шиг ингээд нүд нь харагдахгүй. Ялангуяа ийм дуу жишээ нь чи өөрөө нэг юм савхан куртк одоо нэг юм төмөр мөмөртэй тий. Тэгээд нэг юм рокер маягийн банданатай харднуудны жилтэй бол бас өөр бах л да. Тэгээд нэг ритм энд блюз дээр тоглоод ч юм уу нэг тийм юм рэп ч юм тий. Өөр бах. Энд нь жоохон нэг зурчил гараад байна л да. Би зүгээр цаашдаа ирээдүйд мэдээч 23 настай одоо 27 30 40-тэй бас имиж туршлага гэдэг нэг өөр юм гарч ирнэ байх юм бол тийм. Яг л одоогийн байгаад хувцас дуу хоолойны хувьд бол би юм хэлж чадахгүй байна. Бусад юм дээр бол нэг жоохон сууж ярьж үзэх судлах хэрэгтэй байх л да. Тийм. Тэр бол тэртээ нэг өдөр хувцас хоноор гэдэг чинь чиний имижэнд л орох ёстой юм шүү дээ. Зөвхөн хоолой биш. Би бол ер нь нэг 4-5 хооронд л яваад байна. Яа гэвэл одоо хоолойны хувьд бол 5 гэх юм. Одоо усны хувьд за тэгээ хоёр хооронд яваад иж болохгүй та тэгээд 5 гэдэг одоо яг хуруудах юм аашаад. Таны л эрхийн асуудал. За яг дэмжээ 5 гэдэг цаашдаа тэр хувцсаар стайл стил имиж гэдэг л их чухал да. За зэрэн сөрөө би нөгөө Дэнзэн гоо ярьсан дээр жоон зүгээр тайлбар хэлэхэд манай Дэнзэн бол баримлч, зураач, эстет, оц, ёс зүй, уран сайхан энэ талаар бол бас их мэдлэгтэй би хувьдаа мэдээ. Тийм учраас миний дүү энэ зөвлөгөөнийг авна уу байна уу чиний эрхийн асуудал. Ер нь бас бодолцол хэрэгтэй байна, тийм ээ. За баяр хүргэе. За ингээд миний хувьд би дөнгөж сая 3 дооршинда дуулаад гараад ирлээ. Тэгээд 3 дооршинд би A-Sound хамтлагийн шал дэмий гэдэг дуу сонгож авсан. За тэгээд сонголтондоо бас тэгэл хангалуун байгаа. Юуны өмнө энэ дууны найруулга, хөгжмийн найруулгыг яг надад гой зохицуулж хийж өгсөн Арушууш Темката маш их баярлалаа. Тэгээд 3 дооршинд бол маш онцлогтой боллоо. 3 өөр шүгч өмнө ингээд гинт гарч ирээд бол ингээд бол нэг талаар их сандралтай байлаа. Гэхдээ би сандралаад авч чадсандаа бас маш их баяртай байна. 3 дооршиндаа би чадчихнэгээр хичээсэн. Өөрийнхөө дуудлага, ялангуяа миний дуудлагыг алдагдaltaй учраас би дуудлагын дээр их ачаалсан. Тэр толдоо би өнөөдөр бас өөрийнхөө хувьд сайн тодорхой амжилтыг гаргалаа гэж бодож байна. 4 дооршины хувьд гэх юм бол одоо ямар дуу надад сонгогдож ирэн би тэрнээс шалтгаалж дууны одоо хувцсны стил, дуулахын маяга би тодорхойлно гэж бол одоо төлөвлөсөн байгаа. Тэгээд 3 дооршинд та бүхэн бас 3 дооршинд та бүхэн таалагдсан байхаа гэдэгт итгэж байна. Ингээд бидний бас өргөж дэмжиж байгаа, бидний өргөж орон өгж байгаа бүх хүмүүстээ дахин баярлалаа гэж хэлье.
gon' do this. We gon' do this. За 3 дугаар шат амжилттай болж өнгөрлөө. Тэгээд бас ирж хөвсөн 3 шүүгчтэй бас баярлалаа тийм ээ. Мэдээж одоо 3 хүүхдийг аваад бид нар ингээд тус үрдээ бэлдсэн боловч бие биенийгээ шүүх болвол бас сонирн байлаа. Тийм учраас хөндлөнгөөс бас 3 шүүгч орж ир шүүн гэдэг бол бидний одоо зүудэн чороогүй явж исэн зүйл. Ингээд бол бас шүүлт маань нэлээд шудраг юм сайхан болж өнгөрлөө гэж би хувьдаа бодож байна. Миний бэлдсэн 3 хүүхэд бол бас дажгүй маш сайхан байсан. Ер нь бол би зөвхөн өөрийнхөө давуу талыг хэлэх юм бол авч ажилласан 3 хамтлаг дуучин маань бүгдээрээ Видалсоны одонгоотой хамтарч одоо үс хэзгээ өөрийнхөө байгаа харагдах байдал, имижээ бүрдүүлсэн байдал нь бол маш сайхан гүйцэтгэл маш сайн байлаа гэж би өөрөө хэлмээр байна. Тэгээ одонгоодоо бас энэ дэлгэмд баярлалаа гэж хэлье. 3 хүүхэд маань гуруулаа дажгүй дуулсан. Тэгээ тэр дотроосоо бол манай цэрэн сүрэн бол маш сайхан дууллаа. Цэрэн сүрэндээ бас яг энэ дашинд маш их баяр хүргэж бас баярлалаа гэж маш сайн байсан гэж хэлмээр байна. Манай Бэхигийн 3 охин бол бас маш сайхан дуулсан. Гүйцэтгэл өөрсдийн зүйлүүдийг бас их дажгүй хийсэн гэж би хувьдаа үнэлж байгаа. За манай ариун санаа бол нэлээд бас өөрөө харагдах байдал, имиж бүрдүүлэлт нь маш сайн болсон мөртлөө гүйцэтгэлээ жоохон таарах байлээ. Тэрнээс үндэ бол бас дуулах маниар, арга барил энэ тал дээр бол бас нэлээд ажилласан. Нэлээд бас гайгүй найруулга нуглаанууд хийж гисэн. Тэгэхдээ яг нэг шилжилтийн насны ийм үе дээр одоо 13, 14 настай хүүхэд бол тайзан дээр гараад бас өөрийнх нь одоо тэр ичих одоо энэ юм бас арилаагүй байдаг юм байна. Хүүхэд бас их бага учраас, нас их залуу учраас бас юм үзээгүй, задраагүй юм байдал нь бас айгүй их нөлөөллөө. Тэрнээс бус талаараа бол маш сайхан байсан гэж одоо хэлмээр байна. Тэгээд хамтарч одоо надтай бас уран бүтээл одоо тойрвсон багийнхаа 3 хамтлаг дуучиндаа бүгдээрэнд нь чааштайхан 4-дүгээр одоо шатанда өшөө илүү хүндэр амжилт гаргаарай гэж хүсэж ирээё. За цэрэн сүрэнгийн дуулалт хэр бас стил юм хэр санагдав? Хөөе, дуулалтын хувьд бол маш өөр нэ. Одоо энэ саундын шал хэмээ гэдэг дуучин ерөөхдөө ингээл уянгалаг зөөлөн темптэй дуусна гэсэн цэрэн сүрэнгийн хоолой ингээ бүр шал дэмиг шал өөр болгоод дуулчлаа. Би бүр баг энэ шал дэмий дуу мөн үү гэж бодогдохоор тэгэж дуулсан байна. Тэгэхээр гой сонсогч байна. Хувцалтан дээр бол жоохон зэмлүүлчих шиг болоо те. Тэгээд нөгөө хар нүдний шил зүүс нь бас жоохон би бол ингээл нөгөө зэмлүүлэх болоогүй ингээд дандаа тавьчаад байдсан шүү дээ. Би ч өөрөө байнга зэмлүүлдэг. Гэхдээ би тайзан дээр болон одоо юм аль биесны юм дээр бол шилхүү байдаг л та мэдээж. Тэгээ хаяа хар шил зүгэл явж хат хүмүүс шилээ авдаг юм уу гэлтэгдэг. Ясам дээр бол миний хар шил хараатай шил байдаг. Тийм болохоор тайлмааргүй байдаг те. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд бас байсан байж магадгүй. Гэхдээ дин заах манд бас жоохон тэр талаас нь сайн нэлээд жоохон шүмжилчих шиг боллоо. Гэхдээ зүгээрээ тэггүй. За өнөөдрийн шүүгч бол Даштондог ахын 3 оролцогчийг бит хоёр өнөөдөр танилцууллаа. Маргааш хэнийхийг танилцуулах вэ? Маргаашын дугаараар. Маргааш Намжин байгаа. Тийм Намжин бол суглаагаараа оролцогчтой авахдаа маш баярлж исэн. Yes, би өстө яг авъя гэж утсан. Оролцогчтой авлаа гэдэг чийсэн. Тэгэхээр хэрхэн бас Намжин продюсерлж оролцогчтой бэлдсэнийг бас маргаашын дугаар дээр бүгдээрээ бас хамтдаа үзэх нэ.
За тэгвэл маргаашийн дугаарыг бол үзэгч маань мэдээж тэсн ядан хүлээх нь ойлгомжтой. Бид хоёр нэвтрүүлгээ энд хүрээд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Түр баяртай тийм ээ үзэгчтэй. Баяртай. Together, day